Ер нь альва ургамлын шин чанартай юм ер нь л халуун хөтөн гэдэг л хуваагддаг гэсэн. Тэнгүүт л бид нар энийг яагаад уламжлалтын юм чи ингээд хоолны зөвлөгөөг өдөр тутмын амьдралын хэв маягийн зөвлөгөөг аягүй сайн өгдөг юм эхээр тэр бүгдийн артлын шин чанарыг мэддэг аахгүй. Тэгэл танд илүү одоо тохиромжтой хоолыг өгнө гэсэн. Японд сая ингээд би 2 удаа очлоо л дандаа хавар очиж байгаа байхгүй гэсэн чинь хавар иддэг хоол гинэ. Тэр сакураны навч сакураны нэг үр юм уу цэцэгч юм уу ингээд тэргээ хоол болгоцсон. Яг манай монголчууд бараг 13 дугаар зууны үед хувлаа цэцэн хааны үед хүсгүү гэд монгол эмчээс ахгүй тэр нь одоогоор болохоор нийгмийн эрүүл мэндийг одоо захирал гэх юм уу хоол хүнсний одоо хангамжийг хариуцдаг хааны тийм эмч нь монгол хүн байсан байхгүй. Тэгээд тэр хүний бичсэн ном байгаа эдэн ондааны жинхэнэ товч гэд. Тэгээд тэр номоор одоо бараг хэдэн доктор хэдэн магистр хамгаалж байгаа би бол мэдэхгүй байна. Манай багш нар бол сайн мэдж байгаа. Зөвхөн нэг үгнийх нь утгыг ингээд тайлаад магистраад үзэхэд л маш том шинжилгээ ухааны тийм юм байна. Тэрэн дээр болохоор нийтдээ 224 төрлийн шүл эмчилгээ байгаа байхгүй. Тэр хүний зохиосон. Тэгэхэд бид нар тийм хоолны соёлтой байсан биз дээ. Ширхэг үрнээс ширээний хүнс.